Сайн байцгаана уу? Apex Capital-ийн зүгээс энэ 7 хоногт хөрөнгөний зах зээл дээр болж үрдэж буй голлох үйл явдлуудыг бэлтгэн хүргэж байна. За дотоодын хөрөнгөний зах зээл яг өнөөдрийн байдлаар бол 13.4 их нийтийн хэмжээнд одоо хүрсэн байгаа тань. За дотоодын нийт бүтээгдэхүүн бол 90 орчим их нийттэй байгаа. За тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ ерөнхийдөө 14.8% эзлээд явж байна. За одоогийн байдлаар бол бирж дээр одоо дээрх одоо голлох бүтээгдэхүүнүүд арилжаалагдаж явж байна. За хувьцаат компани бол 162, за бонд 14, хөрөнгөөр баталгаажсан үнцээс 16, за засгийн газрын үнцээс одоо 25 оноос эхэлж ирнэ арилжаанд анхдагч арилжаанд хэлээд одоо нэлээд идэвхтэй явж байгаа. Засгийн газрын үнцээс бол 48 байна. За хөрөнгө оруулалтын сан гэж байдаг те. Хөрөнгө оруулалтын сан одоогоор яг биржтэй 3 бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан байгаа. За дээрх одоо ерөнхийдөө дотоодын одоо хөрөнгөний зах зээлийг одоо илтгэдэг гол одоо хөрөнгөний зах зээлийн үзүүлэлт бол өөрөө топ 20 индекс байдаг байгаа. За топ 20 индекс маань яг өнөөдрийн байдлаар бол 51300 нэгжээр бол байж байна. За тэгэхээр яг 21 оны яг оны ихэнтэй харьцуулахад бол 2.7 дахин өссөн. Тиймэрхүү өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн 5 жилд бол яг өсөлтийн тренд бол урт хугацаанд бол ажиглагдж байгаа ч гэсэн. За өнгөрснөөс хойш болж байгаа харьцангуй жоохон унчсан нөхцөл байдалтай яваад байна тийм ээ. Гэтэ хөрөнгөний зах зээлийг ерөнхий үзүүлэлт мэдээж одоо топ 20 индексээр ерөнхийлөн тоймлж болж байгаа ч гэсэн за яг өмнө нь яг дурдсанаар дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тухайн улсын одоо дотоодын нийт бүтээгдэхүүнтэй гэсэн үг тийм ээ. Харьцуулж үзсэн одоо хөрөнгөний зах зээлийн үнэлгээ маань өөрөө 20-с бага хувьтай ер нь бол дурддагчлаа шүү дээ. Тэгэхээр тэр маань яг бусад одоо Азийн орнууд ч юм уу магадгүй хөгжиж буй орнуудтай харьцуулахад яг хэр үзүүлэлт байгаа вэ? Одоо хөрөнгөний зах зээл нь манай улсын хувьд багт хэмжээнд өндөр байгаа мó эсвэл цаашаа өсөх боломжтой байгаа мó гэдэг дээр ямар хуваа вэ? За энэ дээр яг өндөр хөгжсөн орнуудын жишээг авч үзье те. За Хятад ч юм уу одоо Америкийн одоо хөрөнгөний зах зээлүүд бол одоо Аз болон дэлхийд ерөнхийдөө нэлээд томдоо ордог. За Хятад бол Америкийн зах зээлийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнээс өндөр одоо 130-120% харьцаатай байдаг гэсэн давсан үзүүлэлт. Тэгэхээр нөгөө тухайн улс орнуудад бол хөрөнгөний зах зээлийн хөгжил нь одоо ямар хөө хэмжээнд байгаа вэ гэдэг нь харагдаж байгаа. За Монголын хувьд 14.8-тай байгаа сүүлийн жилүүдэд бол нэлээд өссөн үзүүлэлт байна. За тухайлбал одоо банкнуудын IPO гарч ирээ те системийн топ банкуд маань IPO хийсний дараагаар хөрөнгөний зах зээлийн үнэлгээ бол нэлээд нэмэгдсэн байгаа. Тэгэхээр одоо хэтэрхий бусад улс орнуудтай харьцуулахад бага байгаа хэдий ч сүүлийн хэдэн жилүүдэд бол тогтмол өсөөд хөрөнгөний зах зээлийн бол хэмжээ нэмэгдээд явж байгааг харж болохоор байна. За үүний дараагаар ер нь өмнөх жилүүдэд бол хувьцаа болон одоо өрийн хэрэгслийн одоо бүтээгдэхүүнүүд одоо дийлэх одоо арилжааг одоо дангаараа эзэлдэг байсан. За сүүлийн жилүүдэд одоо за засгийн газрын үнцаас гарч ийн те 25 онд арилжаа нь хийгдсэн гэж яригдж байна. За хөрөнгөөр баталгаажсан үнцаас маань одоо ковидын дараагаар болсон нэлээд одоо компаниуд одоо гарах нэмэгдсэн. За компаниуд тэр дунд одоо банк санхүүгийн байгууллагууд бол хөрөнгөөр баталгаажсан үнцаас гаргадаг байгаа тийм. Тэгэхээр юуны засгийн газрын үнцаас нэмэгдэж байна. Хөрөнгө оруулалтын сангийн арилжаа нэмэгдэж байна гэдэг ч юм уу тийм. За яг 25 оны жилийн эцсийн одоо яг арилжааны дүнг хараад үзэх юм бол за өрийн хэрэгсэл бол 35% бүрдүүлж байгаа. За өмнө нь бол хувьцаа ерөнхийдөө дийлэх хэрэгсэл бүрдүүлдэг байсан бол одоогор ингээд өрийн хэрэгсэл нэмэгдээд за араас нь одоо хөрөнгөөр баталгаажсан үнцаас гэдэг ч юм уу тийм. Арилжаанд нэлээд идэвхтэй оролцож байгаа гэж харж болно. За 25 оны эцсийн байдлаар жилийн эцсийн байдлаар бол 315.7 тэрбумын өрийн хэрэгслийн арилжаа хийгдсэн байна. Анхдагч болон одоо хоёр дахь арилжаад. Ер нь бол анхдагч хоёр дахьчийн нийлбэр арилжааны дүнгээр бол өрийн хэрэгсэл нэлээд өндөр дүнтэй байгаад байгаа маань бас хөрөнгө оруулагч нар харьцангуй мэргэжил багтаа бүтээгдэхүүн рүү арай хөрөнгө оруулах нь нэмэгдснээс гадна угаасаа нөгөө компани бонд гэдэг зүйл маань өөрөө айгу өндөр дүнгээр бол юм бүртгэж байгаа тийм ээ. Мэдээж энэ засгийн газрын цаасууд бол голлох жингийн бол юу дагаад явчихж байгаа гэдгийг бол харж өрнөл болоод байна. Яг энэ жишгч гэсэн зөвхөн одоо Монгол улсын жишээн дээр л одоо өрийн хэрэгсэл нь их байгаад байгаа юм биш. Бусад улсуудын хувьд ч гэсэн яг хөрөнгөний зах зээл дотроо бол яг бондын зах зээл нь бол арай их өндөр хэмжээтэй. Тэгээд дээрээс нь хувьцааныхаа зах зээлээс ер нь өндөр хэмжээтэй болоо. Тэгээд арилжааны дүнгээр ч гэсэн тэргүүлж байгаа. За манай улс ч гэсэн ер нь бол яг тэр чигээрээ стандартад хагаад бол зах зээлийн хөгжил бол харьцангуй одоо юм стандартчлагдчихсан. Ер нь бол бас нэг хууль зохицуулалтын хувьд одоо нэг жигдрээд явж байгаа учраас одоо хөрөнгө оруулагч нарын яг анхаарлын ч гэсэн хөрөнгөний зах зээл рүү их орж ийн гэж ер нь бол харж байгаа тийм ээ. Тийм ээ. Тэгээд бас өн дээр нэмээд хэлэхэд 25 онд ерөөсөө нөө хувьцааны IPO хийдэг байгаа шүү. Тэр нь 24 оноос хойш ер нь яг хувьцааны IPO бол зогсон байдалд орсон. За нөгөө талдаа харин
хөрөнгөөр баталгаажсан үн цаас ч юм уу үрийн хэрэгсэл одоо шинээр аягүй олноор бүртгэгдэж байгаа. Банкуд санхүүгийн байгууллагууд гаргаж байна. За нээлттэй компаниуд одоо тий за дурдвал одоо банкуд одоо ногоон бонд гэдэг ч юм уу, гендер бонд гэдэг ч юм уу тий одоо яг зах зээл дээр бол бондын үрийн хэрэгслийн бүтээгдэхүүн нэлээд эрчимтэй гаргаад явж байгаа. Тэгэхээр 25 онд ерөөсөө IPO бүртгэгдээгүй энэ сонирхолтой үзэлт байгаа тий. Яг дотоодын хөрөнгө оруулагч нарын хувьд магадгүй сонирхож байх юм бол за би магадгүй одоо арай өндөр өгөөжийг хүртмээр шүү дээ тийм ээ. За тэгвэл IPO-г одоо сонирхож байна. За Монгол IPO гарах байгаа ч гэсэн тэгвэл гадны зах зээл рүү одоо бид нэр IPO-нд орж болох юм уу гэдэг одоо бас нэг сонирхолтой асуудал ер нь л гарч ирж байна тийм ээ. Тэгэхээр энэ бол яг магадгүй Apex Capital-аар дамжуулаад ч юм уу гадаадын одоо IPO-нд оролцох гадны компаниудын хавцаанд оролцох боломж нь ер нь бол яг ямархуу байгаад байгаа л яг одоо өнөөгийн нөхцөл байдлын явдаг юм бол. За гадаад арилжаанд бол одоо жишээлбэл Америкч байт юм уу тий Хонконг дээр аягүй олон IPO-нууд сүүлийн жилүүдэд бүртгэгдээд явж байгаа. Тэгэхээр дотоод дээр магадгүй нэг шинэ хувьцаа IPO-нд оролцох гээд байдаг. Гэсэн ч нөгөө дотоодын зах зээлээр одоо шинэ бүтээгдэхүүн гарахгүй байгаа бол одоо гадаад арилжаанд оролцоод одоо Хонконг ч юм уу эсвэл Америкийн бирждэр бол IPO боломж нь нээлттэй байгаа тийм. Боломж бол бүрэн нээлттэй байгаад байгаа. Хөрөнгө оруулагчдын маань тий хувьд маань тий. За түрүү дурдсанчлан топ 20 индекс гээд ярьсан шүү дээ тий. За тэгвэл топ 20 индексийг яг одоогийн байдлаар ямар компаниуд бүрдүүлээд байгаа вэ тий. За дийлэг хамгийн өндөр үнэлгээтэйг бол Хаан банк тэргүүлж байгаа. За 2.6 орчим их найд тий. За араас нь одоо жижиг 5.7 гэж ярьдаг тий. 5.7 маань одоо 1.6 их найд орж ийн. За тэгээд үүний дараагаар одоо банкуд бас нэлийн өндөр үнэлгээтэйгээр орж ирж байгаа. Тэгэхээр топ 20-ийнхаа яг ингээд компаниудыг харж үзэх юм бол дийлэнх хэсгийг одоо банк санхүүгийн байгууллагууд одоо бүрдүүлж байгаа тийм нэг онцлогтой байгаад байгаа. За банкуудын IPO гарч ирсэнтэй холбоотойгоор бол топ 20 индекс маань бол нэлийн шинжлэгдсэн. За мөн тухайн индекс маань одоо тодорхой хугацаанд одоо яг тухайн багтж байгаа компаниудын одоо үйл ажиллагаа за эсвэл одоо шинээр одоо компаниудын шинэ одоо компаниуд үйл ажиллагаанд хэлээд ч юм уу арилжааны идэвхтэй нэмэгдээд зах зээл дээрх одоо эзлэг байр суурь нэмэгдэхийг хэрээр топ 20 индекс маань одоо байнгын шигшилт хийж идэг те. Одоо дотор нь магадгүй одоо арилжааны идэвх муутай байгаа компанийг хасаад идэвх сайтай компаниудыг оруулж ирж идэг ч. Одоо хөрөнгөний зах зээлийг төлөөлөх одоо 20 компани илүүтэй сонгон шалруулдаг байгаа гэсэн үг шүү дээ. Одоо ер нь бол шилдэг 20 компани ингээд үзээд байгаа шүү дээ те. За мөн топ 20 индексийн талаар яг он гарснаас хойш ер нь ямархуу үзүүлэлттэй байгаад байгаа юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд ер нь бол яг урт хугацаанд бол нэлээд өсөлттэй харагдаж байна шүү дээ. Тэгвэл яг 26 он гарснаас хойш ер нь ямархуу үзүүлэлттэй байгаа талаар мэдээлэл өгч. За өмнө нь танилцуулсан байгаа одоо яг 20 компаниудын яг он гарснаас хойш одоо дундаж одоо ханшийн өөрчлөлт гэх юм уу тийм ээ. Яг одоогийн байдлаар бол нэг 6.2% ер нь бол бууралттай. За 2026 он гарснаас хойш одоо яг эхний нэг 4 сарын байдлаар бол хөрөнгөний зах зээл дээр төлөөлж буй 20 компани дундаж ханш болж байгаа уналттай байгаа юм бол тэрэнтэй байна. Энийг яг юу гэж хараад байна вэ гэхлээр яг эхний үйлрэлд компаниуд одоо нэг ногдол шиг тарах шийдвэрүүдийг угаасаа гаргадаг. За тэрнтэй холбоотойгоор одоо нөгөө бүртгэлийн өдрөө өнгөрөөгөөд за ногдол шиг одоо авах эрхээ одоо хөрөнгө оруулагч нар баталгаажуулж чаад за түүнийхээ дараагаар одоо хоёр дахь зах зээл дээр зарах ч юм уу тиймэрхүү хөдөлгөөнүүд ер нь бол угаасаа жил болгон л одоо нэг тренд маягаар өндөр ногдол ашигт тарааж байгаа компаниуд дээр бол нэлийн чиглэгддэг дүр зураг яг бас хөрөнгөний зах зээл дээр бас яг 21 оноос хойшоогоо ногдол шиг тарааж байгаа компаниудын хэмжээ бол үнийн дүн бол маш өндөр дүнгээр нэмэгдээд явж байгаа гэдэг аюул маш сайн үзүүлэлт ер нь бол байдаг. За тэгэхээр энэ үзүүлэлтийн одоо үр дүнд ч гэсэн ер нь бол бас топ 20 индексийн одоо уналтанд жоохон нөлөөсөн гэж бас хэлж болох гэдэг. Хүмүүс одоо шууд ногдол шиг авах эрхээ баталгаажуулан гутлаа л хавцаны одоо ер нь бол зараад те ер нь бол гараад ин гэсэн үг шүү дээ. За нөгөө талаар яг өмнө нь дурдсанаар топ 20 индекс маань одоо яг төлөөлөд байгаа 20 компани дотор нь одоо англиад үзэх юм бол яг энэ банк санхүүгийн байгууллагт үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниуд бол нэг 10 ширхэг буюу яг индексийн 50%-ийг нь бол эзлээд байна. За тэгээд үүний араас бол 25%-ийг нь буюу 5 компани бол яг хүнс болон үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бол байдаг. За бол үлдсэн 5 нь бол яг бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгэхээр манай улсын хөрөнгөний зах зээлийг ер нь бас санхүүгийн салбарын компаниуд бас үйл ажиллагаа гүйцэтгэлээр ер нь бол тодорхойлоод яваад байгаа гэдгийг бол бас дурдах нь бол зүйтэй байгаа. За хэдийгээр бол индекс унсан байгаа харагдаж байгаа ч гэсэн за үүний дотор бол
мэдээж өсөлттэй компаниуд ч байна. За дотор нь бол бууралттай компаниуд ч гэсэн байгаа тийм ээ. Мэдээж одоо жоо ханшин бол жинсэн дунджаараа хөдлөж явж байгаа шүү дээ. Явж байгаа учраас яг бүх компаниуд бол хөрөнгөний зах зээл дээр одоо ханшин бол нуулттай байна гэж хэлж болохгүй гэж ойлгож болохгүй байгаа гэсэн болчихж байгаа. За тэгэхээр бас өмнө нь бас нэг сонирхолтой зүйлийг харсан тийм ээ. Топ 20 компаниудын зах зээлийн үнэлгээг гаргаж байхад нэг их найдын үнэлгээг тавсан компаниуд бас аягүй олон харагдаж байна шүү дээ. За 21 оны байдлаар гэхэд нэг их найдын үнэлгээтэй хэдэн компанисэн бол нэг ганц хоёр үү тийм. Apple баг байсан. Apple 5 компани байсан тийм ээ. Тэнгод үүний араагаас бол хөрөнгөний зах зээлтэй бас нэг 4 орчим их найдын үнэлгээрүүд авсан. За нэг компани бол бүр 2 их найдын үнэлгээг бол авчихсан. За яг хөрөнгөний зах зээл дээр бол харьцангуй жин дажаа компаниуд бол яг 25 оноос хойш ер нь нэлээд их үйл ажиллагаа явуулж байна тийм ээ. За мөн 26 гараад нэгдүгээр үйлрэл ерөнхийдөө дуусаа тий. Ногдлоо шиг одоо тараах компаниуд тараагаад дуусчих шиг байна тий. За үүнтэй зэрэгцээд банкуудын одоо нэгдүгээр үйлрэлийн тайлан үзтгэлсэн байгаа тий. Тэгэхээр одоо топ одоо банкуд маань ямар хөө гүйцэтгэлтэй байгаа талаар мэдээлэл өгч. 5 банк одоо хувьцаат компани болчихсон үйл ажиллагаа явуулж байгаа тийм ээ. За яг хөрөнгөний зах зээл дээр гарч ирсэн цагаас хойш бол ногдлол шигний өгөөжийг бол маш өндөр хэмжээнд барьж байгаа. За тэгээд дээрэс нь хоёр дахь зах зээл дээр айгүй идэвхтэй арилжаалагдж байгаа гэдэг үзүүлэлтүүдээр бол ялцчгүй банкны хувьцаануудыг бол топ 2 дотроос нь онцлох бол шаардлагатай байгаад байгаа. За яг санхүүгийн гүйцэтгэлийг за 2026 оны 1-р удирлын байдлаар болон за яг өмнөд нэг жилийн өмнөх буюу 2025 оны 1-р удирлын байдалтай бол харьцуулаад цэвэр ашигын хэмжээг одоо харах юм бол за хаа банкны хувьд гэх юм бол мэдээж одоо нэг салбартаа тэргүүлэгч компани учраас хамгийн өндөр цэвэр ашигын үзүүлэлтүүдтэй. За 25 онд 1-р удирлаар бол 178 тэрбумын цэвэр ашигтай байсан бол 26 оны 1-р удирлын байдлаар 169 болоод ер нь бол жоохон тодорхой хэмжээнд бол буурчихсан. За гэхдээ ер нь бол яг тэргүүлэгч байр суурь ер нь бол алдаагүй байгаа гэсэн. За үүний араас бол голомт банк ер нь бол орж ийн. За ерөнхий зургаар нь ингээд 5 компаниа хараад үзэхлээр за дөрийнх нь одоо ингээд нөгөө цэвэр ашигын хэмжээ шинэ удирлын байдлаар бол бууралттай байгаа тийм. За төрийн банкны хувьд гэх юм бол нэлээд онцлог үзүүлэлттэй буюу цэвэр ашигын одоо өссөн дүн бол бүр 64.7% таа байгаа нь маш одоо юм цаашаалтай сайн үзүүлэлт ер нь бол болж одоо харагдаж байна тийм ээ. За тэгвэл банк усын зах зээлийн талаар те одоо банкны зах зээл бодлого иймэрхүү байгаа нь банк усын зах зээл ерөнхийдөө ямар хөө хүлээлттэй байна. За яг хөрөнгөний зах зээл дээр бол бас зөвхөн банкудаас гадна банк усуудын одоо хувьцаа бол бас нэлээд идэвхтэй арилжаалагдаж байгаа шүү дээ тийм ээ. За 4-5 банк усууд ер нь бол үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн томоосон дуртагд одоо Инвеско банк санхүүгийн байгууллага, Арт кредит, за Лендэмж тийм ээ банк усууд байна. За яг зах зээлийг одоо тэр чигээр нь хараад үзэхээр нэг сонирхолтой статистик байгаа нь 2022 оноос хойшоогоо за 2025 оны хооронд бол чанаргүй зээлийн харьцаа бол жоохон буурж исэн тодорхой хэмжээ. За 2025 оны жилийн эзэн байдлаар гэх юм бол 8.4 болоод нэлээд өсчихсөн байгаад харагдаж байна. За тэгэхээр сүүлийн бараг 4 жилд одоо байгаагүй өндөр чанаргүй зээл бол зах зээл дээр бол бүртгэгдчихсэн. Тэгэхээр энэний цаана бол бас нөгөө иргэн төлөлтийн одоо чадамж одоо буураад байна тий. Тэгээд дээрэс нь бас нөгөө финтек зээлүүд за тэгээд нөгөө зээл олгох шалгуур шаардлагууд яг ямар хөө хэмжээнд байгаад байгаа юм бэ гэдэг нь бол жоохон юм асуудалтай үйл явдал ер нь бол финтек зээлүүд ч одоо тэр тусмаа ер нь барьцаагүй зээл олгогдож байгаа тий. Тэнгүүд талаас нь тэгэнгүүт хүмүүсийн одоо зээлийн иргэн төлөлт чадвар нь хэр байна гэдэг скоринг ч юм уу тийм зүйлүүд бас тодорхой хэмжээнд одоо буурж ийн гэж үзээд байна шүү дээ. Тэгвэл яг эдийн засагт бол энэ бол нэгэн ийм эрсдэл бүхий одоо хүчин зүйл шүү дээ тийм ээ. Чанаргүй зээлүүд бол нэмэгдээд байна гэдэг нь явандаа тэдгээр одоо нөгөө хүмүүст за аж ахуйн нэгжүүдэд шинээр одоо зээл гарах одоо боломж нь ер нь бол ингээд буурч байгаа гэсэн үг. За үүнээс одоо хэрхэн сэргийлэх гээд байна гэхлээр за банк санхүүгийн байгууллагуудын хувьд гэх юм бол журмын шаардлагаар ер нь бол өөрийн хөрөнгийн хэмжээг бол нэмхийг бол 2025 оноос хойш одоо авч хэрэгжүүлж байна. За тэгээд үүний үр дүнд ч гэсэн 2021-с 25 оны хооронд бол банк санхүүгийн байгууллагын салбарын нийт хөрөнгө нь бол нэлээд юм одоо шулуун шугамын өсөлттэй гэж хэлж болж байна тийм ээ. Маш жил болгоо ер нь өсөлттэй болгоо одоо өсөлттэй харагдчихад. За тэгэхээр одоо энэ маань одоо цаана ямар арга хэмжээг авах гээд байна гэхээр банк усуудын одоо нэг эрсдэл хүлээх өөрсдийнх нь одоо чадварыг нэмэгдүүлэх гэдэг асуудал гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ялцчгүй хөрөнгөний зах зээлгээд ярихаар банк санхүүгийн байгууллага болон санхүүгийн салбарын одоо зах зээлийг ер нь бол ярих нь бол заашгүй зүй ёсны зүйл болчиход байна. Яг хөрөнгө оруулагч нарын зүгээс харж байгаа нэг зүйл нь за компани хувьцаанууд магадгүй унаад байна гэмээр индекс ч гэсэн одоо дунджаараа унаад байна гэх юм бол яг эсэргээрээ зараад байх гэхээс илүүтэйгээр магадгүй нөгөө энэ бол нөгөө хямд дээр нь хувьцааг авах магадгүй боломж
гэж бас харж болно тийм ээ. За энэ мэдээж одоо ирээдүйд тодорхой хэмжээнд өсөх, өсөлт үзүүлэх компаниуд бол хөрөнгөний зах зээл дээр бол байж л байгаа. Тэгэхээр яг энэ уналтын трендийг ашиглаж хөрөнгө оруулалт хийх нь эргээд одоо хөрөнгө оруулагч нарын ашигыг бол нэмэгдүүлэх бас нэг юм боломжийн үе гэж юу нь харж болоод байна. Энэ хүрээд одоо Apex Capital-ийн бэлтгэсэн судалгааны цаг маань өндөрлж байна. За тэгээд та дотоод арилжаанд тэ эдгээрх одоо топ 20 компани ч юм уу эсвэл тэ сонирхож байгаа салбарын хувьцааныхаа арилжаанд оролцож одоо худалдаж авч хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл манай Apex Traders аппликейшнээр дамжуулаад 100% онлайнаар арилжаанд оролцох боломжтой байгаа. CNBC хөрөнгөний зах зээлийн буланг Apex Capital-ийн хамт хүргэж байна.